Залуучуудаа та нар хэрвээ улс төрийн идэхгүй байвал та нар ирээдүг тэд тулгаалсаар байх болно. Ард иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ажилгүйд ядууралд хамгийн их өртөмхий байгаа хэсэг нь залуучууд, эмэгтэйчүүд байна. Ард түмний одоо юунд дамтгүйгээр брэнд бол тэдний сонголтоо. Бидний амьдрал энд өрнөдөг. Бидэнд харин 2-3 метрийн боломж байхгүй. Алга. Хотод амьдралтай болооч өдөөнөөч амьдралтай. Тэгээ бид нар одоо хайчих уу? Сорон дээр очих уу? Төлөг улгаасанд нь бол хууль үйлчлэнэ. Төр улгаасанд нь үйлчлдэггүй ийм л цаг үед бид нар амьдарч байна шүү дээ. Чамаг хятадуудад зараа явсан дараа чи гадаадад офшор гараа явчин чи яа? Миний мэдэж яв. Мэдт юм уу? За мэдхгүй. Бидний ирээдүйн боловсрол бизнесийн өгөөш байх ёстой гэж юу? Монголын ард түмний ялах байх ёстой юм аа. Хамааг доромжилж бодно. Монголын минь доромжилтаа бид зөвшөөрөхгүй. Би Монголынхаа эмчнэрт итгэдэг, бахархдаг. Харин тэд итгэдэггүй, нисдэг. Энэ улсыг хүр тарах цаг нь болжээ. Ийм л баас юм аа. Ард түмэн өөрснөө үзэг хараг. Тэгээд ингээд дээрлэхүүлээ сууж. Би 8 жилийн өмнө энд сууж ирсэн. Одоо зогсож байна. Төр өөрчлөгдөн гэсэн миний мөрөөдөл биелээгүй. Харин та нарын. Та нарын ирээдүг тэд тулгаалсаар байх болно. Ард иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Ажилгүйд ядууралд хамгийн их байгаа хэсэг нь залуучууд, эмэгтэйчүүд байна. ард түмний одоо юунд дамтгүйгээр брэнд бол тэдний сонголтоо. Бидний амьдрал энд өрнөдөг. Бидэнд харин 2-3 метрийн боломж байхгүй. Алга. Хотод амьдралтай болооч өдөөнөөч амьдралтай. Тэгээ бид нар одоо хайчих уу? Сорон дээр очих уу? Төлөг улгаасанд нь бол хууль үйлчлэнэ. Төр улгаасанд нь үйлчлдэггүй ийм л цаг үед бид нар амьдарч байна шүү дээ. Чамаг хятадуудад зараа явсан дараа чи гадаадад офшор гараа явчин чи яа? Миний мэдэж яв. Мэдт юм уу? За мэдхгүй. Бидний ирээдүйн боловсрол бизнесийн өгөөш байх ёстой гэж юу? Монголын ард түмний ялах байх ёстой юм аа. Хамааг доромжилж бодно. Монголын минь доромжилтаа бид зөвшөөрөхгүй. Би Монголынхаа эмчнэрт итгэдэг, бахархдаг. Харин тэд итгэдэггүй, нисдэг. Энэ улсыг хүр тарах цаг нь болжээ. Ийм л баас юм аа. Ард түмэн өөрснөө үзэг хараг. Тэгээд ингээд дээрлэхүүлээ сууж. Би 8 жилийн өмнө энд сууж ирсэн. Одоо зогсож байна. Төр өөрчлөгдөн гэсэн миний мөрөөдөл биелээгүй. Харин та нарын. Популизм гэдэг нь ард түмэн гэсэн санааг онцолж буй улс төрийн олон хандлагыг хэлдэг. Популизм гэдгийг сүүлийн жилүүдэд улс төрийн тэмцэл хэлбэрээр ихээхэн ашиглах болсон юм. Популизм гэж чухам юу вэ? Энэ талаар иргэдийн байр суурь, үзэл бодлыг одоо та бүхэнд хүргье. Тэр ч одоо ивсэн найрал тэрийг л гараа барьж явж ирсэн нэг нь болохоор популизм битэхи форлох юм байна шүү дээ. Тийм нэг нь болох. За миний хувьд бол популизм гэдэг чинь хоосон амлалт тийм ээ. Худал одоо хийрхэлж гэдэг юм уу нэг тийм байдлаар одоо ойлгож байгаа шүү дээ. Ер нь бол тэгээд яг энүүгээр ч амьдарч байгаа олон хүн байна. Харж байхад. Тийм. Хараад зарим нь өрөвдмөр хүмүүс. Тэгээд нэг сайхан дэлгэцсэн юм хичнээн сайхан юм ярьчаад тэгээд одоо байгаа яг хийж байгаа тэр ажлыг хар. Хизээ юу хийсэн юм? Одоо ер нь урд нь олон амлалтууд өгöd гараад ирсэн хүмүүс байгаа шүү дээ. Энэ хүмүүс нь яг өөрийнхөө бодитоор амлалтандаа хүрч чадсан байна уу? Тийм ээ. Угаас чадаагүй шүү дээ. Хүн болгон л харж байгаа. Надад үйсэн юм алгаар ажлын ядуурлыг бууруулна. Эзэнсийг камерлаас харгасан саарч хашаалтанд орсон 100 сая төгрөг өртөө болсон Монгол бол. Сайн мэдгүй юм байна да. 100% билүүгээ чигээр би ерөөсөө мэдгүй байна. Юу л биелээгүй. Зарим газар бол яг хийж байгаа яжаад байгаа л ах шиг байна. Гүн чи юугаан чадах юм бэ? Чи боломжгүй юм амлчихж байгаа юм чинь. Тий. Тийм биз дээ. Бараг өгсөн хүний чинь би босгоод ирмээ явах нэг юм яриад. Тэгэл бүгдээр л ингэж ярьдаг. Биднээс одоо энд нь хууртхан болил дараа бодиттой юм ярьж байгаа хүнд нь итгэл та. Ер нь аягүй таард байж дээ. Ер нь хүн амьдрал аягүй хүнд байж. Юу яаж нэр дэвшиж байгаа хүмүүс би дааж нэр дэвшиж 128 байх юм. 2-3 нам нийлээд байх. Айл намд нөхөө мэдхгүй тархиа голох л байх л одоо ингэ. Бас л амлалт л өгөндөө.
бид нар бол одоо ингээд өөр өөрсдийнх тухай үед ажил амьдралаа болгоо явж байгаа боловч яг нэг боловсралгүй нэг нин ядуу иргэд бол үнэхээр үргэхгүй бууж чадахгүй байгаа тий. Тэрийг тайлан юуг нэг харж агаад л яг болох байх. Гэтэ яг ерөнхийд нүдээр харахад бол нэг хагас татвал хүрдэг байх гэж бодоод байгаа. Яг хууль зүйн одоо тийм мэдлэг боловсрал, яг хууль батлах тийм ээ, улс орныг удирдах тийм мэдлэг боловсрал таараа хүмүүс их орж ирж байгаа байхгүй. Тэрнээс үүдээд худлаа амлалтууд өгөх тийм ээ, эсвэл хуурамч юм ярих ч гэдэг юм уу, ийм асуудлууд гараад байгаа. Тэгээ нэг попорж байгаа хүмүүс бас их байгаа. Ягаад гэхээр энэ өөрсдийнх нь олж авсан мэдлэг боловсрал гэдэг юм уу, тэр зүйлээс хамаарж байгаа. Одоо уйдж ш таард энэ улс төрчдийг хараад одоо хичнээн жилэл одоо хууртлаа тий. Энэ одоо байгаа энэ эх орныхон байж байгаа царайг нь хар. Тэр төргийн намууд ч өөрсдийн үндсэн одоо тэр намын бодлого зорилго гэж байгаа ш. Тэрийг тэр төрөг хэрэгжүүлэхгүй байна ш. Хин ч хийхгүй байгаа юм шиг. Ямар ч хэрэггүй. Тэр хөлөө олохгүй доороо хөлөө олохгүй гэж хэцүү л ш. Ард түмэн бухимдалтай амьдрал ер нь хэцүү л байгаа нь илт мэдэгдэж ш. Угаас. Тэгээ одоо энэ сонгуул Монгол нь яаж ирэх юм байгаа. Энэ сонгуульд ч залуучууд өгөх ямар ч тийм юуг болцсон л шүү дээ. Ирмэцэлгүй л болцсон шүү дээ. Хөгшчөө сонгуул өгч идэг. Амс намууд гарч ирэхээр дандаа худлаа ярьдаг. Тийм л сонголттой болсон шүү дээ. Би бол тэртлээ гэсэн үнэхээр хөрсөн гэсэн хүн бол нэг ч байхгүй. Улаан сайд одоо ноолуур баахан хокрол одоо Монголын ард түмэн ноолуур өрөөд яач байхгүй болж байна. Махнаа нэг байр нийлсэн мах одоо 17 мянгатай байх шүү дээ хэлнэ. Шинэ махан тийм л байх юм. Тэгэхээр одоо энэ тэр популиз хийж тэр өөрийгөө олон нийтэд таалагдуулах гэж ингэж ярьж байгаа хүмүүс хараад одоо мэддэг болсон доо байсан тийм. Популизмын тухай иргэд ямар байр суурьтай байгаагаа өөрсдийнхөө бодлоор илэрхийллээ. Хий хоосон амлалтууд нь иргэдийн дунд 100% бодит биелээ олж чадаагүй иргэдийн ярианаас та бүхэн ажиглаж болох юм а. Төмний захиас нэвтрүүлэг популизм сэдвээр иргэдийн байр суурийг хүргэж байгаа илээ. Нэвтрүүлэг үргэлжилж байна. Залуучуудаа та нар хэрвээ улс төрийн итгэхгүй байвал та нар ирээдүг тэд тулгаалсаар байх болно. Ард иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Ажилгүйд ядуурлалт хамгийн их өртөмхий байгаа хэсэг нь залуучууд, эмэгтэйчүүд байна. Ард түмний одоо зовон дээр дамтгүйгээр тэрэнд бол тэдний сонголтоо. Бидний амьдрал энд өрнөдөг. Бидэнд харин 2-3 метрийн боломж байхгүй. Алга. Хотод амьдрахаа болооч өдөөнөө оч амьдралтай. Тэгээ бид нар одоо хайчихгүй, сорон дээр очих уу? Төлөв хулгаасанд нь бол хууль үйлчлэнэ. Төр хулгаасанд нь үйлчлдэггүй ийм л цаг үед бид нар амьдарч байна шүү дээ. Чамаг хятадуудад зараа явсан дараа чи гадаадад офшор гараа явчин чи яа? Миний мэдэж яв. Мэдт юм уу? За мэдхгүй. Бидний ирээдүйн боловсрол бизнесийн өгөөш байх ёстой гэж юу? Монголын ард түмний ялах байх ёстой юм. Хамааг доромжилж бодно. Монголын минь доромжилтаа бид зөвшөөрөхгүй. Би Монголынхаа эмчнэрт итгэдэг, бахархдаг. Харин тэд итгэдэггүй, нисдэг. Энэ улсын хувьд харах цаг нь болжээ. Ийм л баас юм аа. Ард түмэн өөрснөө үзэг хараг. Тэгээд ингээд дээрлэхүүлээ сууж. Би 8 жилийн өмнө энд сууж ирсэн. Одоо зогсож байна. Төр өөрчлөгдөн гэсэн миний мөрөөд биелээгүй. Харин та нарыг. Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Сэдэв телевизийн нийгэм улс төрийн төмний захиас гээд энэ нэвтрүүлэг анхныхаа дугаарыг та бүхэнд төлөвлөж байна. Өнөөдрийн сэдэв нь бол амлалт популизм гээд бидний өчнөөн жил сонгоод ирсэн энэ тухай л ярих гэж байгаа. Тэгээ би бол улс төрч хүн биш, сурвалжлах сэтгүүлч хүн биш. Гэхдээ би иргэн өөрийнхөө үзэл бодлоор тэр популизмын хоосон амлалтуудыг та бүхэнтэйгээ хуваалцах гэж өөрийнхөө үзэл бодлыг тайлбарлаж байгаа юм. Ер нь миний бодлоор бол энэ популизм гэдэг нь бол өөрсдөө хэрэгтэй суудалт төрхийн тулд биелшгүй амлалт өгөхийг л популизм гэж байгаа болов уу гэж би бодож байгаа. Өөрөө би тэгж бодож үздэг. Та бүхнийхтэй таарж ин сурвалжлагуудыг үзлээ адилхан л байна. Тэгэхээр та бүхэн минь юу гэж бодож байгаа надтай уцаар холбогдоод ярилцаараа студийн утасны дугаар та бүхэндээ очино. Тэгээ өнөөдрийн хувьд бол миний үзэж байгаагаар бол амлсаар хагаад бүр хэр чирээндээ тулсан шүү дээ. Тэгээ 12 хон чинь уралдаж амлцаагаад сая 500 амлаад тэгээ сүүлдээ тэр нь болмооргүй бүтмээргүй аргагүй шүү дээ. Амлалт нь арай л дэмжиж байгаа юм чинь. Амлалтууд нь бол
популизм гэдэг нь бүр их хол явсан шүү дээ. Ховдоос шинэ цаан зэжүүлүү хурдан галт тэрэг дахиулмаар юм болсон. Айгүй л дээ чааш нь үргэлжлүүлэх юм бол ер нь дэлхий цаалаад нөгөө талд нь далаад гарцтай болъё гэд тийм бүсгүй юм ч ярьж магадгүй хэмжээнд хүрсэн шүү дээ. Уралдана гэдэг нь тэрийгэ мэдээд эвгүй байдалд орчихно гэж үзээч ч юм уу. Ер нь хазаарн зогсоо яаж гэж бодсон тэр 16 онд өөртөө тэр хуулаа батлсан тэр аудит оруулдаг болсон. Намын амлалтууд, төвөний амлалтууд. Тэр нь төсөв дүндрэл учруулж одоо янз бүрийн шалтгаан байна уугүй юу, биелэхгүй боломжтой юм гээд саяын сонгуулийн амлалтууд хүртэл одоо буцаагдсан шүү дээ зарим нь. Тэр чинь нөгөө нэг 5 сая маягаар цалингийн доод хэмжээгээд тэр ийм маягаар цаашдаа яваад байвал бид нэр энэ өөрсдөө болохоор үжил бодол яри амлахгүй хоосон амлахгүй гэж ярьцгааж байгаа юм. Гэхдээ амлалтууд нь бол нөрвийн хөтөлбөр гэдэг нь бол ерөөсөө л хоосон амлалтууд л байгаа. Бүгдээрээ л бидж байгаа шүү дээ бид нар. Ягагтгүй бид нар батлна шүү дээ. Өчнөө сонгуулийн дараа альнийхэн ч билээгүй. Хэрвээ биелсэн бол амлалтууд биелсэн бол бид нар өнөөдөр деваажинд байх байлаа шүү дээ. Хүүхдийн төлбөр үнгүй, эмнэлэг үнгүй, тэтгэвэр хичнээн ч нэмэгдэнэ гэлээ. Тэг ингээ бодохоор бол энэ худлаа амлалтууд бол хэр чинэндээ тулсан. Одоо сүүлдээ би нэг мод болгоод pop орондуудаа явдаг болсон. Гэтэл бүгдээрээ ашиглаж байгаа бүгд л миний бодлоор бол pop. Ягагтгүй тэдл төр барьсан бид бариагүй. Тэгэхээр миний хувийн үнцэг ийм л байна л да. Одоо харин яах юм бэ гэдгээл тав хүнтэйгээ ярих гэдэг. Энэ дахиад энэ чигээр нь үргэлжлүүлэх юм уу? Бидэнд өөр гарц байна уу? Монгол хүнд бас нэг төвчин ихэд нэг хэмжээ хийж байгаагаар бий л гэж би бодож байгаа. Тэгээд тав хүмүүс одоо тэр студийн уцаар холбогдороо ерөнхийдөө ер нь хоосон амлалтын популизмын цаг хугацаа он жилүүд 30 жил байлаа шүү дээ бидний хувьд бол. Тэгээд тав хүмүүс одоо ингээд харилцаад яар манай студийн уцаар очсон баг. Тэгээд дуурал би тав хүнтэйгээ шууд энэ уцаар ярилцсан, үзэл бодлоо нээлцэн. Тэгээ ер нь эргээд бодоход дахин тэр амлалтуудыг үн зөв биелэхгүй гэж хоорондоо маргал тэр хүн сайн энэ хүмүү гэхээсээ гадна ер нь үзэл бодлоо чиг хандлагаа ер нь хоорондоо яриад иргэд хоорондоо ийм боломжийн харилцааны нэвтрүүлгүүд он цаг өөр болсон байна. Тэгээ ийм мараа нэгдэж нийлээд ядаж хэсэг усгийн ч гэсэн өөрчлөх тийм цаг хугацааг наашлуулах, салхийг ойртуулах тийм л баймаар байна. Тэгээ та бүхэн минь одоо юу гэж бодож байна те надтай харилцаа яар. Тэгээ би одоо ингэ энэ хүлээгээ сууж байна. Ерөнхийдөө та бүхний үзэл бодлыг сонсоод нээлтсий нэвтрүүлцээ гэж би ер нь энэ сэдв телевизтэй угаасаа энэ сонгуулийн үеэр хамтран ажиллаж иргэний байр сууриас та бүхэнтэйгээ ингээд ярилцах болно. Та нар хожимч гэсэн ингээд нэвтрүүлгүүдээр идэвхтэй оролцоод тэгээд бид нартэй харилцаж ярилцж байгаарай. Тэгээд бид нар бол баг хамт олноороо ингээд та бүхний үзэл бодлыг аль болохоор бие биенд нэвтрүүлж нийлүүлж холбож өгөхийг л бодно. Тэгээ та бүхэн одоо өөрсдөө үзэл бодлыг л нааш нь явуул. Миний хувьд бол тэр ер нь улс төр нь тийм. Угаасаа улс төр бол тийм. Гэхдээ Монголд бол бүрч тийм. Өөрсөндөө хэрэгтэй ашигтай суудлыг авахын тулд бидний мөрөөдлийг л ярьдаг. Тэгээ бид тэрэнд нь хуурддаг. Ийм л маягаар өдийг хүссэн. Тийм л байна. Тэгэхээр одоо та бүхнийг л хүлээж inin дугаар тэр. За. Сонслоо. Тантай холбогдлоо. Сайн байна уу? Сайн байна уу? За, самгаах шууд нэвтрүүлэх асууж байна уу? За, зөв байна. Зөв. Савгаах нь. За, хэлээрэй. Би нөгөө уцаа өөрөө барьж байгаа ч холдуулж байгаа дээ. За. Би одоо өөрөө зүгээр Сүхбаатар дүүргийн иргэн баян мөнх гэж юм байна. За, ойлголоо. Би ер нь энэ популизм гэдэг чинь бол одоо энэ сонгуулийн өмнө гарч ирж байгаа юм гэж бодож байгаа шүү дээ. Тийм ээ, яг тийм. Би одоо миний нас одоо би яг үргэлж юм да. За. Энэ ерөнхийдөө одоо би энэ сошиалор айгүй их юм үзээд миний тарих юус одоо яаж ажиллаж байгаа боллоо. За. Энэ бол айгүй юм байна тавгахаа тий. Гэхдээ мэдээлэл шүүгээ ялгаад авал энэ та нар чи харин боломжтой үед амьдраад байгаа юм биш үү? Гэхдээ энэ шүүхэд амар хэцүү шүү дээ. Одоо жишээлбэл би зүгээр энэ өөрийн үзэл бодол энэ зэмэдгээд байгаа нэг залуу байна л да энэ. За. Одоо жишээлбэл би бол яг тэр юуг нь ойлгосон. Ардын намын биш ачаал намын захиалгаар хийж байгаа юм да тий. Энэ ч юм бол нэг зүйл популизм багт чи өөрөө толгоогүй юм уу? Зүрийн залуучууд ийм байж болохгүй. Тэр та одоо юу гэж бодож байна юм бэ? Гэхдээ би одоо
наад залууч нэвтрүүлгийг үзээгүй л дээ. Тэгвэл тэр сонгуулийнхаа тэр 16 оныхаа юун дээр бол тэр ажлын байр мест амлах тэр ашигт малтмлаас хувь мөө хүртээх тэрнтэй төсөөтэй банк санхүүгийн үр зээлтэй холбогдсон тийм амлалтууд өхөн тэрийг бол хоригдсон юм байлээ. Би өөрийнхөө иргэний зүгээс л яа тэгтээ тэр хоригдсон нь бол билээгүй. Одоо бүрт бид нар уралдаж амлсан хэвээрээ л байгаа шүү. Одоо ингээд төд удахгүй дэвшигчдийн намуудын мөрийн хөтөлбөрүүд бид нар дээр ирнэ. Тэгэхэд ялгаа байхгүй. Тэд нар тэгээд энэ том телевизүүдээр одоо том жижигэн цаашаа ерөн тэд нар зүгээр шугамтай тэр өргөн нэвтрүүлгийн телевизүүд тэрүүгээрээ бөмбөгдөөл ер нь хизэнээсээ л тийм ард иргэдийн дуу хоолойг ерөөсө баг байлгасан шүү дээ. Би 12 онд хөлдөөгийн зүгэл талбай дээр суугаад тэгээ нэг ядаж 10 ноёны дараагаар нэг ард гаргаж байгаа ч гээл гитар бариад чаддгүй ээжэл тэгээ суугаад хүсэлт гомдлоо бараад явсан. Хоёр телевизээр хальт мэдээгээр гараад тэгээд хүмүүс одоо болтол эн чин тэр аль Францын тэр хөрөнгөний хувьсгалын үед л хоёр сэтгүүлчийн захаа монголоор орчуулагдсан ах нь ямар гадаадтай хэлний боловсролтой биш. Тэгэхэд л тэд нэр хоорондоо ярихдаа тэгээ хоорондоо ярихдаа ингэж ярьж ирсэн тэд нэр тэр аль юун зурх телевиз тэр Францын хөрөнгөний хувьсгал шүү дээ. Нөгөө гелотин гэдэг багжаараа талбай дээр язгууртуудаа нухаж ирсэн тэр хувьсгалынхаа үеэр л бие биендээ намууч байсан юм байлээ, хэвлэл мэдээлч байсан юм байлээ. Тэгээд за бичсэн захаан дээр нь баримт болоод үлдсэн байж лээ шүү дээ. Тэгээд тэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь одоо худалдагдсан, худалж байхдаа ч авах. Тэгээд тэр намууд нь өмчлөгцөнгөө бас намууд байсан юм байна шүү дээ. Энэ хүн төрлөختний намууд гэдэг юм чинь эртэлсэн тийм үйл ажиллагаа тийм бүлэг дугуйлын тийм юу юм бэ. Тэгээд одоо ах нь чамтай адилхан бас яг ийм үзэл бодолтой. Би одоо яг энэ зөв амлаж гэн энийх биелэхгүй гэж ялгаж салгадаг хүн биш те. Чи өдөр яг адилхан байна. Тэгэхээр одоо би юу л ингэж л бодох юм. Гэхдээ энэ амлаачингуудаас арай өөр хүн амлчвал бас тэд нэг дуулууртай байгаад биднэрт нэг төр цэвэрлээд нэг янз бүрийн зөв зүйтэй хууль гаргаад өгөх юм болов. Тэгээ ер нь нэг хүнийг сонгочоо сод ухаантан гаргах юм шиг чив чимээгүй байж хахаар араас нь нэхэл дагал болдог тийм дарга нарын төрийн албаны хариуцлагын тийм нэг хууль тогтоомж гаргуулчихна гэдэг дотроо мөрөөдөд нас хүрэх юм уу ч юм уу нэг тийм юу ч байдгийг хин ч байдгийг мэдагч юу ч хийсэн хамаагүй шин нам ам тэгээд тэрэнд нь гаргаад өөрөө санд төслөөгөө гаргаад явуулах юм бол тэднээс би хууль нэхэн л гэж бодож байгаа. Тэрнээс ш эдний тэр зам байрлал барих бидний янз бүрийн мөнгө цалинтай болох энэ чи үлгэр ер нь ах нь ингэж бодоод байгаа шүү дээ. Бидний энэ орцсон нийгэм бол тэр амлаад яваад идэг нь одоо хуурах тэр янз бүрийн нөө хоосон амлалтуудын шин чанарын тийм л юм болчиход байна. Тэгэхээр би бодохдоо нийгмийн энэ тогтолцоогоо өөрчлөвл зөв юм уу? Тэхийн тулд энэ эдгээр яасан ч өөрчлөхгүй гэдгийг би өөр мэдээд байгаа. Тэгэхээр энийг л өөрчлөх хүмүүсийг л явуулах сонирхолтой байна. Чи юу гэж бодоод байна? Тэгээ одоо энийг би болохоор миний бодол тавахаа зүгээр. Би энэ нам одоо аливаа юусэн хамаалал тий. Зүгээр нэр чивэр хүмүүсийг би сонгоно гэж бодож байгаа. Тэгээд яг миний бодлоор одоо намаа ингээд янз бүр ярьчихаар хүмүүсийн айгүй нэг намын нөхөд ярьж байгаа. Би болгүй юм аа. Би аль ч намынхаа юм биш тий. Өнөөдөр би одоо борж ихээр олон жил явлаа тий. Ер нь ажиллаад. За байна уу? Тасарчлаа. За тасарчлаа. Ойлгож байна. Ер нь тэгээд би ч гэсэн бас тэгж л бодож байгаа. Яг ер нь нэр цэвэр гэхээр нэг сонирн байгаамаа. Нөгөө намын хүн байдаг тэгээд энэ арай хэл аманд баг өрч юм уу да арай цэвэр юм уу да гэж бодоод тэгээд тэр хүнийг дугуулаа сонгоод тэгээд тэр нь бидний үзэл бодол нийлээ тэгээд олуулаа сонгоод гаргадаг юмаа гэж бодоход ард нь нөгөө сурталчилгаа сонгуулийн хийсэн нөгөө нам нь дарга нь байгаа. Тэгээд тэр нөгөө төөрөөл явна нөгөө миний утсан хүүхэд урууны хүүхэд аль хэлбэрээр нь хэлж болно. Тэгэхээр нөгөө өмчлөгдсөн гэсэн үг л дээ. Би тэгээд тэрийг нэг л сайн одоо ойлгож ялгаж чамд бол зөвлөх боломж алга л да. Байна уу? Байна уу, сайн уу? За, Сэдв телевизийн төмний захаас толбогчоод байна. Тий. Хоёрын асуусан маань нэгдүгээр та жагсагч юм уу эсвэл ямар юм бэ? Харин та жагсагч уу, тэмцэгч юу гэдэг юм бэ? Би юу? За би чамд хэлчихье. Би ямар нэгэн дарга дагаж гүйж амьдраагүй. Яг энэ гараараа одоо өдийг хүртэл агнур хэгээ амьдарч байгаа хөөн. Ачтай багш нарынхаа буйнаар нэг металлистийн темс төгссөн тэрүүгээрээ би овгоо одоо лувсан дав гэдэг овгныхаа хажуугаар нэг агнуурч овгтой тэгээд өдийг хүрсэн юм. Тэгээ би хийж байгуулсан бүтээсэн юм надад байгаа. Хангалттай одоо ч байна. Тэгэхээр
барьсан барилгууд ч байна. Тэгэхээр би бол энгийн жирийн нэг амьдралынхаа төлөө мөрөөддөг монгол хүн болохоос үр хөвгтэй нийгмийг нэг цэвэрлэлтэй чи гэж мөрөөдж байгаа жирийн эргүү хүн болохоос надад ямар нэгэн хэн нэгний хөдөлгөөн хэн нэгний мөнгө хөрөнгө үйлчлээгүй. Тийм байна. Танай төлөөд өдөр чинь нэвтрүүлэг хараа сууж байгаа юм аа. За тийм ээ тийм. За би өөрөө сэтгүүлч хүн хоёр хэлчихэж байна. За. Энэ телевизийн сэр тэр тусмаа танай төлөөд өдрөдөө тандаад ирчих. За хэл. Мэргэжлийн хүмүүсийн хөтлөөд мэргэжлийн хүмүүсийн телевизийн сэр мэргэжлийн сэтгүүлч зүгээр байлгаач. Энэ тийм янз янзын ишин шидэн амтад очиж энэ Монголын сэтгүүлчтэй нэрхэндийг унгаад утаан дороо энэ дэвлэг болох хэрэгтэй. Танай төлөөд хэлэх бодож энэ савгдор жижигхэн байдаг болов гэж бодоод байна. Үгүй. Ингэж одоо телевизийн тэр утаан дөрмжтэй болох хэрэгтэй. За. Чи хусраараа өөрийнхөө тэр хийж чаддаг ажлаа хийгээ явах хэрэгтэй. За. Чи тэр мэрэгчлийн хүмүүс нь тэр ажлаа хийгээд явах. За. Ингэж телевизийн тэр бүхэл бүтнийг энэ том шинжлэх ухаан. Таныг яаж сая гутаасан бэ? Таныг сая яаж гутаасан бэ? Би буюу энэ телевизийн тэр дарга нь. За уучлаарай. Энэ хүн одоо бухимдаад ахшгүй сэтгэл зүйн цэвэр байдлын тухай. Тэгээд намайг 12 он талбай дээр хөлдөө гинзүүчээд сэтгэл зүйн цэвэр байдлын тухай нэхэж яриа сууж хахад хажуугаар минь ганц ч иргүү хүн ирж хажууд минь суугааг өмдөг. Тэгээ одоо ингээд нэг эфирээр гараад ярьсан чинь одоо тэр нэг энэ нэг телевизийн залууг л загнаад ахшиг байна. Тэгээ энэ нь бол миний нэг фэйс дээр гарсан нэг иргэдийнхаа төлөө нэг тэр нэг даваа дулмаа гэдэг нэг дулмсрын гэдгийг нэг хүүхэн нэг тэр нэг тэнгэрийн юу үлээ нэг цуглаанд иргэдийг уцаад утсан байхаар нь тэрүүгээр холбогдож очоод би тэр хүнтэй уулзаад нэвтрүүлэгт орж цурал цуглаанд орж болох уу гэсэн чи өө та хөдөөс ирсэн юм уу чөлөөтэй ор гэ. Тэгээд үн төлбөргүй тэгээ ороод тэнд нэг үгээ хэлсэн өөрийнхөө иргэний үг. Тэгээд тэрийг маань хараад нэг хэдэн хүн одоо хандлага болоод овоо хэдэн хүн болж л дээ. Тэгтэл энэ залуу харангуйтгаа за ер нь энгийн мөртөнгөө тийм ямар нэгэн юугүй цэвэр иргэний хэлбэрийн тийм хүнээр тэр нүүр төрхөн ч яамаа гэж бодоод орсон юм бэл. Яг саяны хүнд нэг доромжлоод байгаа нэг би өсчгөр хүн харагдаад байвал би доромжлоод байгаа юм болов миний энэ ярьж байгаа энэ популистуудын тухай сэдв одоо доромжлоод байгаа юм болов би нэг л сайн ойлгож өгсөнгүй эсвэл энэ телевиз урд нь одоо хэсэг бүлгийг доромжилсан юм уу тэрийг би мэдсэнгүй тэгэхээр хэрүүлийн чанартай нэг юм өмүүлж байгаа ч юм уу утга өмүүлж байгаа ч юм уу би бол иргэнийхээ хуваар ер нь жоох игдүүсэж чинь ягаад гэвэл нэг зөв сонгуулийн энэ нэг дарга сайд нарын энэ нэг хачин даварцсан ийм имийг ярьж байгаад хажууд нь ингэж орж ирээд ийм нэг нэвтрүүлгийн цаг хугацааг нь хумцлах маягийн нэг тийм үйл ажиллагаа одоо явуулах гэдэг юм да нэг тийм явуулаад байгаа юм шиг. Тэгээ намайг тэр фэйсээр одоо олон хандлага байна танд тэгэхээр та нэг ирээд надтай нэг хөтөлцөөд өгөхгүй юу манайд. Тэгээ би хөдөөний хөө ирж очиод дахиад ах чи хэцүү гэсэн чи үгүй яах вэ бид хүмүүст үннийг хүргэх гэж байгаа тань зардал мөнгө чи өгнө. Тэрнээс ч би нээх тэрчэнэ хөдөөнө тэгэл тэр загас чараахан марахаа эргүүлээл тэгэл би зүгээр өөрийн гэсэн амьдралтай надад зүгээр хангалттай хөдөлмөрсөн миний нутаг усных намайг мэднэ. Ер нь яаж амьдэрсэн, яаж бүтээснийг бол мэднэ. Тэгэхээр би өдөө болтлоо нэг хэн нэгний тийм нэг хайсан шидсэн юм ч юм гүгээд идэх гар биш зүгээр. Тэгэхээр ер нь над руу хандаж юм ярихаасаа өмнө та нар өөр хоорондоо энэ боломжийг далиндуулж ашиглаж, олдсон боломжийг ашиглаж одоо яах юм бэ? Дандаа ингээ бах байдгаараа байх юм уу гэдэг юм руугаа яваасаа гэж та бүхэндээ хандаж хэлжээ шүү. За тийм байна. За тэгээд одоо түрүүний ярьдаг хүн одоо яатсан байгаа ийдсэн байгаа юм. Уг нь би овоо хэдүүнтэй холбогдоод нэг бас нэг сэтгэл санаагаа нээлсчих болов гэж бодсон. Тэгээд байдгүй болгочлоо. Одоо тэгээ айгүй арай чинь уцсаач нь гэж байхгүй л. Зүгээр ер нь их сонирхолтой юм байна. Тэгээд яахаараа тэр залуу одоо энэ залууг чинь юу гэдэг оргил гэдэг. Тэр ямар хэн чинь нэг телевизийн нэрний дарга хэлээд байна юм. Тэгэхээр тэр энэ дараагийн дуудлагыг ашиглаа зүгээр үжил бодлоо ярьцгаа хэдүүлээ. Ер нь бидний энэ би нэгэ ойлгохгүй байгаа юм уу эсвэл хин нэгэн даргын хин нэгэн намын өмчлөлтөй хамааралтайгаар биенийхээ мэдээллийг ингэ завсаас нь хулгайлж буцалж сарнаж байгаа энэ үйлдэл чинь нэгдүүлэхгүй байгаа шүү дээ. Үгүй би одоо үжил бодлоо өчнөө удаа хэллээ шүү дээ.
Би жагсаг цуглагч биш. Гэхдээ би иргэний өөрийн гэсэн эрүүл бодолтой. Би эрдэмтэн иргэн биш, олон дахин хэлж байна. Гэхдээ би өөрийн гэсэн үзэл бодолтой. Бас уншсан дуулсан би гадаад тод хэлний боловсрол муутай. Гэхдээ би хангалттай Монголдо олдсон юм болгоныг уншдаг. Надад яг хуу орой үдшийн завар нүдний шлээж байгаад одоо ч гэсэн уншиж байна. Залуу зандангаас их сүлэл уран зохиолын олдсон бүгдийг Монгол гадаадын орчуулга зөвлөлд одоо Оросын уран зохиол гэдэг бүгдийг л уншлаа. Тэгээ ерөнхийдөө надад нэг мэдэж чадаад үнээс илүү гарцсан юм байхгүй. Надад нөх их харилцаж ярилцаа дадлага туршлага ийм тийм байхгүй. Зүгээр яг хуу хүнийхээ хувьд юу яагаад за уучлаарай энэ ийм байгаамаа. За байна уу? Сайн байна уу? За төмний захаас толбогдож байна. За ахвал ингэж үзэл бодлоо илэрхийлж байх нь зөв үү? Энэ ер нь ингэж ганцхан нийгэмд ингэж бид нэр үзэл бодлоо илэрхийлэх нь зөв. Энэ бол маш зөв шүү. За баярлалаа. За өнөөдөр нөгөө нэг үзэл бодлоо илэрхийлсэн дээр 80 залуучуудыг баримтжилсан шүү дээ. Ерөөсөө Монголд үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх нөгөө нэг үндсэн хуулмаар байхгүй болсон. Тийм шүү дээ. Бид нар чинь жагсах цуглах үг хэлэх хэрэгтэй байхгүй юу гэнэ? Харин одоо ингэж ерөөсөө төслийн хууль гэж ерөөсөө бүгдийг баримтжилж шүү дээ. Одоо тэр 80 залуучуудыг бүгдийг баримтжилж шүү дээ. Гэхдээ яг хуу коронавигоор л хийж ийн л да. Тийм үү. Онцлог тар яатсан гэж тэр болтой бүгдээрээ л зайгаа аваад маска зүгээр зайтай зогсчихсан залуучууд байгаа шүү дээ. Гэхдээ би яг тэр залуучуудыг бас таана бас намын юм яваад байна л гэж бодож байгаа. За ах нь болохоор ингэж бодоод байгаа маа нэг энэ яг минийхаар ямар сонгуулийг зогсоочих биш явуулчих биш. Тэгэхээр нэг чон борооноор нөө муу хүн чөлөөнөр ихчээр нэг юм корона бидний хоорондоо харилцан ярихгүй жагсаж цуглах боломжгүй нэг ийм үеэр бас нэг сонгуулийн хугацаанд нь явуулъя гэх тэр нь бас улсын төсвийн янз бүрийн тайлбарууд хийж лээ. Би бас аль алиндаа даах яг нэг тэр болдог бүтдэг сонгуулийн төгрөг мөнгийг мэдээ сууж яадаг хүн биш. Ерөнхийдөө би одоо ингээд манайх бас нэг Монголыг нэг тэнгэрийн заяан түшч нэг бас нэг уг нь би дотроо тэнгэрлэг ард түмэн л гэж өөрсдөө боддог. Тэгээ ер нь тэрийг нь бодоод ч юм уу тэр өвгдийн нь үлдээсэн нэг дархлаа энтерч авраад аятайхан байлгын үн төр засган ч бас эмнэлэг энтрээ 20 цэрээ зөв барьж гинүү би бас их л дотроо дуртай байгаа ер нь. Одоо бас нэг хүн эндээчгүй тэгээд нэг хамаагүй өргөн хөрөөлүүлчихгүй тийм дуртай байгаа. Гэхдээ одоо энийг ахын шүүгч биш алийн зөв буруу хөө одоо тэр нэгэнтээ хууль тогтоомж гараад цуглаж ягч болохгүй гэсэн бол хүний тоомоо ширхэг заацсан бол тэгээд одоо тэр яг өнөөдрийн байдалд бол төрийнх нь зөв болох байх. Гэхдээ ер нь бид нэр угаасаа жагсаал цуглахтаа чи өөрөө мэдж л байгаа. Би бас мэднэ ер нь жагсаал цуглаан бас ардаа мөнгөтэй тоотой тийм байдаг л байсан шүү дээ. Тэрнээс дандаа хариу нанд сэтгэлийн дуудлагаараа очиж байгаа хүмүүсүүд тэр болгоно юу л бол зүгээр өөртөө очдог эрх ашгаа хамгаалуулах гэсэн хүмүүс байдаг л баг. Гэтэ тэр одоо ингээд таны ээж үзэл бодлыг бол их дэмжиж байна. Ярьж байгаа зүйлийг их дэмжиж байгаа. Дундуур ингээ хачаа таныг үүмэлсэн утгасан. Танаас хор найруулсан хөгийн зөндөө орчин. Та тэрийг бол тоосны ирэхгүй. Ой тий ах нь яг уу тэгээд тэр өчиг хүн юм болохоор би бас хариу контакт хийн штэ. Тэрээс ах нь тэр дарагт нь ямар хамаах уу тэрнийх нь ямар дүүн ч биш ахын ч биш тэр миний дүүч биш. Тэгээ зүгээр нэг би чинь ядаалгаа хүн штэ чи намайг харж л байгаа. Би тэр нэг пэсэр явах чи өөрөө сайн дураараа гүйж очсон. Би тэгээ тэр талбай дээр чинь гинж уухтаа хэний цахиалгагүй хөлдөө гинж uuсан. Миний тэр тавгаа иргэн гэдэг хайг руу ороод үзээч. Би тэгээд энэ өчнөө он жилүүдэд өөрөө дугуйсаар л байгаа. Өдөр хүрсээр л байгаа. Тэгээ надад ийм боломж олж яхад би яаж алдах юм бэ? Би үр хүүхдээ би ахын чамтай яг адилхан. Би үр хүүхдээ ийм бохор төр цаашаа давраад ингээ яваад ах түрүүн популизмын тухай ярьж ирсэн. Хэрвээ тэр хурдан галт тэрэг ховдоос ийш нь оруулж ирэх тухай одоо хүмүүс мартаагүй байх тэр амлалтан дээр зураг мурагтайгаа тараагдж лээс одоо зарим нэг айлд нь байж л байгаа. Тэгээ тэр амлалтаараа бол тэд нар чинь ховдоос бид нэр хурдан галт тэргийн зам тавина гэж амлаж байгаа амлалтыг одоо сонгуульд нь оруулаа явж байгаа юм чинь төд удахгүй наадвар чинь доошоо цолоод цаад номходлогоор гарч ирээд тэгээд дэлхийд далаад гастай болчихно гэж балаараа явахаар тийм халуурсан хэмжээндээ хүрсэн тийм солиотой амлалтууд эхэлсэн байхгүй. Сая одоо цалингийн доод хэмжээ хийж мэд гэж байгаа буцаа. Тэгээ ах нь ер нь энэ даамжсаар даврсаар давгийн оронд ирчихээр энэ ер нь сүйд болно явандаа үр хүүхдүүд нь хор хохирол болно. Тэгээ одоо нөө үе уламжлуулсан нөгөө нэг ван хүн гихчээр одоо энэ нэг уус төрд ингээ улиран суугдаад дахин суугдаад тэгээд нэг бие биендээ баахан бурууч гисэн усууд тэрийн шүүж хилцдэг араас нь нэгтдэг хууль юм биднэрт байхгүй. Тэгэхээр ах нь бодоод байгаа хариуцлагын тийм тогтолцоогоо өөрчилж чиг хандлагаа өөрчилж хөгжлийн бодлого эднээс байдаг гэдэг байгаа. Намууд байгаа гэдэг байгаа. Гэтэл тэрийг би байгааг нь юусоо ойлгохгүй. Хоёулаа зүүнний нийгмийн халамж тэр зүгээр юм мөх тал руугаа явдаг тийм. Гэтэл одоо ахих нь ойлгож байгаа бол тэр социализмгоо нөгөө бүрлээч болохтоо нөгөө
Манайд 91 онд бүлэш болно 89 онд нэг Берлиний хаан нуурч нэг нийгэм өөрчлөлтөө тэр чинь социализмгоо дампуурсан. Тэгэхээр одоо би бол капитализмд нь орж байгаа болов уу гэж боддог байсан чинь харин миний бодлоор соцкап юм шиг байгаа байна. Тал нь соц, тал нь кап яг нэг иймэрхүү нийгэм байх. Одоо энэ нэг дэвсгэн засгийн газар байгуулснаас хойш тэгэл ер нь дампуурсан. Харин ах нь бүр уучрын одоо инээх цаашаа уйлах цаашаа ер нь зүгээр эмгэнэл санагдаж байна. Биднэрт ингээ яагаад гэвэл ингээ ийм усуудыг ингээ ээжлүүлэл төрөөлөөр дахин гаргаад тэгэл тэд нар тайлбархтаа ингэхийн нийгэм төрөө аваа явах Монгол ухаан Тэнгэр ухаан тэр өвөгд маань 90000 жил улс үндэстнээс илүү удаан жил төрч ёстой байсан гинлээ. Бидэнд тэг даган дуурайх заавал энэ тентгийг хуулж, хольж гутгаж, бие биендээ гайхуулаад ярихаараа миний мэдхгүй нэг баахан гадаад үгээр л өвчнөө дэшнээ гадаад үг хэлж байгаа. Тэгэл ярина шүү дээ цаадуулч улс төрөө нөгөө. Тэгээд үргэлжлүүлээд тэгээд одооны залуучууд үзэл бодлоо өөр болсон шүү гэдгийг хэлээ. За баярлалаа баяр. Ах нь бас гадарлаж байгаа энэ надтай энэ студид ажиллаж байгаа залуучууд бас чиг хандлага нь их өөр юм байлээ. Цаг хугацаагаа бас одооны залуучууд өөр. Тийм цаг хугацаагаа наашлуулъя гэж бодож л байна. Тэгээд тэрийг ах нь мэдж дээ тий. Тэгээд за баярлалаа. За ингээ энэ залуучууд ойролцоод юм байна. Битээр бол ерөнхийдөө тийм. Тэгээ яг уу үнэндээ миний бодоод байгаагаар бол энэ популизм бол арай л дэндүүлдэ дэлхий цоолохтой хүссэн баг худалчинд бол зүгээр амлалт бол хол явсан шүү дээ. Тэгээ зүгээр тоглоод авах цааш юм бэ нэг та нар зүгээр өөрсдөө мэдж л байгаа. Хэрвээ яг ахин давтаа хэлэхэд хэрвээ эдний амлалт энэ 30 жилд тэр сонгуул өхөнд амлсан амлалтууд биелсэн болвол ер нь деважинд байх байсан шүү бид нэр. За сайн байна уу холбогдлоо. Сайн байна уу? Сайн байна уу холбогдлоо. Сэдв телевиз. За. Юу яриад энэ сайд тэт шууд холбогдсон нөгөө За яасан? За энэ мөчтэй дүүн одоо нэг эдэн ирхийн таван явж байгаа. За яасан? Яасан нэг муу дуулаад энэ эдэн ирхийн хүмүүс манай монголчууд ойлгохгүй байгаа. Хасалдаад байна ах энэ. Яав. Тэгээд энэ эдэн ирэх гэдэг маань юу вэ гэхээр хослол болоод тогтноо тосон болоод тогтноо. Тэгээд За. Тэгээд энэ хүүгээ мэдхгүй хүмүүс яг тархсан угаан. Тий. Манайх одоо хүүгээ тань бодмаар байна. За. Яав. Байна уу? Байна. Тэгээд цаашаа гэлтгэлтэй ер нь энэ манайхан болоод одоо 30 оны хилмигдүүлэлтээр минутыг бүгдийг одоо мэдхгүй юм шиг. Ойлгохгүй нэг санагдаад байна. Уухаа уучрах боломжтой. Гарам энэ ойлгож бидний өмнө бидний бүгд нэг чигээр авсан нийгэмд амьдчихэд учраас нэг гэдэг маань ямар утгатай байдгийг ойлгохгүй байна. Тэгвэл хандаа байна. Тэгээд харин ахын дээр нэг л болохгүй байна. Бусдаа сонсогч байгаа болов би бас бусад холбогдогчдыг сонсож байгаа болов гэд найдаад аль болохоор олон хүнтэй л контактлж. За би нүхийд унтаачлаа байхгүй. За. Энэ эдийн эрхийн тухай ихтэй нэг сайн ойлголттой болмоор байна. Яагаад би энэ эдийн эрх гэж яриад байхад эд чи ийм бид юм аахаа. Эдийн эрх нь эдийн эрх чинь өөрөө ихтэй. За. Юу байгаа. Тарих тусгаад багтмал. За. Тусан тусгаад багтмал. За. Энэ буюу сав шин гэж ярьдаг шүү дээ. Ихийн сав шин гэж ярьдаг. Үрчгүй сав шин гэж ярьдаг тийм үү? Тэрийг тэр ингээд 3 тусгаар багтмал. За 4 тусгаар багтмал гэж
За. За тэгээд цайг тусгаар багтна гэж би. Энэ тусгаар багтсан өөр энэ Монгол хүний сэтгэлгээний цараа оршихуун хүрээ. Тэгээд дээд тэнгэр болон доод газартаа бид нэр шүтэн амьдарч байсан гэдгийг тааж өгөх ёстой. Тэдний хооронд хүн ямар хэмжүүрт амьдардаг вэ гэдгийг сэтгэл зүрхнээс нь нэгдүгээр ойлгох ёстой. Хоёрдугаар энэ эзэн ишээ ойлгосон хүн чинь юу сэтгэл хандах вэ гэдгийг мэддэг байхгүй юу? За. Энэ сэтгэл хандах мэдж байгаа хүмүүс чинь нөгөө нэг юм жижигхэн энэ хөрхи өнөөдрийн идэх уух баялаг гэж нэрлэгдээд байгаа энэ хөрөнгө цуглуулах. философи талаас нь зүгээр нөгөө тэр банкын хөргөсөн хүмүүсийн хэрэгэлдэг материалыг дуусгах байхгүй. Тэр ч унаад байгаа нь бий бүрдээд байгаа юм. Мэдлэгт, оюунлагт, дээд ухамсарт интеллект шүтэх ёстой хүмүүс чинь хүндрэлтэн ч тийм шүтэх ёстой. Байгаль ихтэй нэрийг хандаж амьдрах ёстой. Энэ ёс суртахууны үнэмшүүдийг багцанд би харамсаад байгаа. Одоо би дөнгөж 30 хүрж байгаа залуу. Өөрийнхөө одоо эзэн Чингис хааны маань хэлсэн үг биш үү? Эхлээд тэрийг тарч. Эхлээд бид тарч. Би гэдэг маань энэ үнэтэй хөвс биш оюун хаана тэгчих гэдэг байхгүй юу? Дараа нь гэр бүлээ тарч. Гэр бүлээ тарсан чинь байгуугаа тарчиж байгаа. Тэгээд төрөө тарч гэж байгаа. Төрөө тархад нь би ямар үг хийж оролцох ёстой вэ? Би бүгд яаж одоо нүшүүлэх ёстой вэ? Нүшүүлэх хүмүүс би ядаж хулгай хийж байгаа хүмүүсийн хажууд чи болооч гэж хэлэх төгстэй зоригтой тийм сэтгэлтэй юм чинь энэ ертөнцид амьдрах ёстой байхгүй юу? Чи ахын дөө. За уучлаарай яриг зүр тасалчи. Чи ахын дөө их сайхан Монголын нэг язгуур нэг Монгол хүнээс нэг дуурах гарах ёстой тийм сайхан үзэл бодол ахтаа ярьж байна. Ах нь угаасаа энэ тэнгэр газрын дунд заавчлаарай монголчууд шүтгэхгүйгээр яаж тэнгэрээ шүтгэхгүй газар дэлхийгээ хүндэхгүйгээр тэжээж байгаа их дэлхийн маань юм чи амьдрах хөдөө. Тэгээд ахын дөө чи их гоё Монгол хүний язгуур ухааны тухай ярьж байна. Ах нь гадарж байна, сонссон хүмүүст нь баярлж байна. Ахын нэг энэ ч нэг техникийн шаардлага юу нөгөө юм хом найруулагч тогч जैन энэ төр завсарлаа буцаад холбогдох боломж байна уу ахын чамд тэгж хэлж байна. За баярлалаа. Тэгвэл надад одоо миний пэйж багцсан маш олон зүйлүүд байна. Жишээлбэл одоо энэ монголчуудыг үл хүндэтгсэн энэ орд үзэж байгаа энэ төр гэдэг ялдруулж байгаа энэ нөхдүүдийг бол би үнэхээр одоо миний энэ их орныг хүндэтгэхгүй байгаад намайг доромжилж биш. Миний одоо энэ юу болсон болсон монголчуудыг маань орд үзэж байгаа би үнэхээр их төсөөд байгаа. Зөв ахын дөө зөв. Зөв ахын дөө чи их сайхан зөв бодолтой хүн байна. Ер нь чи биднийг үн цэнгүү болгож байгаа чи бид нар бие бинийгээ дэвшлээгүй. Биднийг малтай хөлтэй газар шороотой үнд хүрэхгүй байгаа усуу чи энэ өчнөө жил засаг барьж байгаа дарга нар болохоос би энэ ядуурдыг ч гэсэн энэ даргаас хамааралтай ядуурд гэж үзэж байгаа штэ. Тэгэхээр тэгэхээр ахын дөө энэ өнөөдөр тэрхийн ядуу болгосон нь энэ Оросуудын хийсэн тэр 39 оны хилмигдүүлэлт. За одоо энэ нөгөө нэг юу ажлын холбоо эвсэл гарч ирсэн тэр үеэс бол таны ядуу дээр нь дахиад юу цогцолж авч болох юм аа. Энэ хүний үйл бодол цогцолж авч болох юм аа гэдэг 30 жилийн камар давтаж байгаа. За жишээлбэл одоо ингэж л хүний ядуур их ашиг хамгаалагдах, хариуцлагдах гадар тийм гадар шороо. Энэ гэж ярьж штэ. Энэ гэдэг маань юу гэхээр одоо энэ хар тамхи байна, энэ ядуурыг их ашиг нөлөөлөх юу байна, шар нутаг буюу уран байна. Энэ бидний монголчуудын ядуурыг зүгээр шууд ачаа ичхэд хитгэн зөвхөн жилдээ дээдэн 100 жил ороход монголчууд дэлхийн хүчнээс ахихдах байхгүй. Хогийн болцоо ураны хогийн болж байгаа. Тийм учраас би энэ чинь нэмсэглээд байна. Зөвөө ахын дөө энэ их эмзэг чи их гоё бусад хүмүүст их сонсгоод яриад байхад энэ одоо би бус хүмүүсээ сонссон гэж бодож байгаа. Их сайхан зөв үзэл бодолтой уул ус тэр дэлхийгээ монголчуудынхаа тэр шүтэх сүлдлэх ёстой юм мэддэг сайн залуу байна. Гэхдээ ахын гэсэн чамайг хүндтгэж байна. Хамгийн гол нь ах нь өнөөдөр энэ хүмүүст ийм сонгуулаар яваад аах уу да гэдгийг л хоорондоо ярилцъя гэж сэдв тэгж өгцөл дөө.
Тийм. Одоо яг энэ сонгуульд дээр би ганцхан юм хэлж байгаа чинь татлах. Тэгээд ахын тэг. За ийм яха. Сая би нэг дэлгүүрт ороод очижсэн тэгж ярьж юм л та. Аа. Нэг хүн 450 мянгаар 22 хоног намын төлөө ажилласан гэдэг. За 22 хоног за. 22 хоног 24 хоног гэж. За тэгээд би хамаагүй намын төлөө ажиллаж. За. Ядуу учраас намын төлөө ажиллах гэж өнөөдрийн хүүхдийн хоолны мөнгөд цалин олохын тулд энэ бол хамаагүй тэр хүн ажил хийж. Хамгийн гол нь тэр хүн яах ёстой гэж. Аа. Хамгийн гол нь энэ намуудын булхаан тэнд байгаа. Юу гэхээр тэр нэг 450 мянган төгрөг авах ёстой хүн чинь хаана 10 хүн авах ёстой. 10 хүнийхээ нөгөө нэг юу гэж санал өгч байгаа шүү дээ. Тийм. Санал өгч байгаа хуудсан дээр нь тэр 10 хүн чинь нөгөө тэр 10 хүнийг олсон тэр 450 мянган төгрөгийг авах гэж байгаа хүн чинь нөгөө төв даавал тэр намд өгүүлсэн бодлого байна. За. Энэ бол амар имзэг санагдсан надад. Яг гэвэл 450 мянган төгрөгөөр тэр хүнийг хөсөлж авах цаана 10 хүнийг үнэгүй болоод өчөж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хоёр том нам лээ тэр хүний ажиллах гэж байгаа нам. Би тэр хүн хэлсэн. Чи өөр намд ажиллаж болохгүй юу? Яагаад гэвэл наад нөхөд гарахын бол энэ уран чинь цаашаа явна. Юу тэр монголчууд одоо сая киргизүүд юу яасан бэ? Ураныг бойлуулсан байлээ. Энэ монголчууд ураан бойлуулахгүй бол тэд чинь одоо Францууд ураанаа авч хэрэглэхэд шарын цацаг өгч. Би тэр хогтой болж хоолох гэж байгаа байхгүй юу? Ийм учраас тэгэхээр энэ намыг битээ гаргаач. Энэ намыг гаргахгүйгээр одоо юу гэдэг тэр нөгөө дефактогийн жаргал сайхан тэр өндөр жаргал сайхан за тэгээд ийм бат идэргээд гой хүмүүс байна. Яг тэгэхээр би тэр хүмүүсийн мөн чанарыг ойлгосон учраас чанараар дамжуулаад химийн гаргаж ирэх гэдэг байна. За ахын дөө. За баярлалаа. Баярлалаа ахын дөө. Чиний бодвол минийхтэй ихтэй хүүл юм байна. Тэр уул усны тухай тэр тэнгэр газрынхаа тэр шүтлэх сүлдлэх тэр өвгдээцээ хүндэхэд тэр яг монгол хүнд галцаагүй байх хэвээр ер нь алдчих гээд байгаа юмнуудыг их сайхан ярьлаа. Тэг баярлалаа. За баярлалаа ахын дөө. За баярлалаа. Транспортод ахын ярих юм юу гэхээр энэ тэнгэр газрыг шүтлэхтэй болсон биш. Энэ тэнгэр газрыг бид нар хамгаалахгүй. Тийм бид нар л хамгаална шүү дээ. Угаасаа. Тийм. За баярлалаа ахын дөө. Наадах чинь бас олон хүн сонссон байх гэж бол ахын их баярлалаа дээ. За баярлалаа. За баярлалаа ахын дөө. За баярлалаа. За их сайхан зөв зүйтэл. За баярлалаа ахын дөө. За баярлалаа. Танаа гэлээдэд амжилттай таньч. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Тэгээ энэ бас сайхан өөрийнхөө үзлүүдийг чөлөөтэй гоё ярьдаг л залуу байна. Тэгээд зөв зүйтэл ярьлаа гэж би бодож байна. Ямар ч байсан энэ хүн чинь өөрийн гэсэн бодолтой хүн байна. Газар дэлхийгээ хайрлаа, Монгол уул усаа бид нэр хамгаалахгүй бол хэн хамгаалах юм бэ гэж өнөөдрийн нэг янз бүрийн уул уурхаан илүү дутуу янз бүрийн алдаатай гэрэмдээс төсөв мөсөө бүрдүүлэх гэдэг юм, өнөө маргааш арга цаагч гэдэг юм уу, өөрснөө шомботох гэдэг юм одоо зарим дээр офшор ярьчлаа шүү дээ хоорондоо. Би гүжирдээгүй угаасаа. Тэгэхээр энэ бол их хачин болсон. За баярлалаа. За баярлалаа. Залуучуудаа та нар хэрвээ улс төрийн идэхгүй байвал та нар ирээдүг тэд тулгаалсаар л байна. Ард иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ажилгүйд ядууралд хамгийн их өртөнхий байгаа хэсэг нь залуучууд, эмэгтэйчүүд байна. Ард түмний одоо номон дээр дамтгүйгээр брэнд бол тэдний сонголтоо. Бидний амьдрал энд өрнөдөг. Бидэнд харин 2-3 метрийн боломж байхгүй. Алга. Хотод амьдралгаа болооч хөдөөнөөч амьдрал та. Тэгээ бид нар одоо хайчихгүй, сорон дээр очих уу? Төлөг улгаасанд нь бол хууль үйлчлэнэ. Төр улгаасанд нь үйлчлдэггүй ийм л цаг үед бид нар амьдарч байна шүү дээ. Чамаг хятадуудад зараа явсан дараа чи гадаадад офшор гараа явчин чи яа? Миний мэдэж яв. Мэдтий юм уу? За мэдхгүй. Бидний ирээдүйн боловсрол бизнесийн өгөөш байх ёстой гэж юу? Монголын ард түмний ялах байх ёстой юм. Хамааг доромжилж бодно. Монголын мэнд доромжилтаа бид зөвшөөрөхгүй. Би Монголынхаа эмчнэрт итгэдэг, бахархдаг. Харин тэд итгэдэггүй, нисдэг. Энэ улсыг хөв тарах цаг нь болжээ. Ийм л баас юм аа. Ард түмэн өөрснөө үзэг хараг. Тэгээд ингээд дээрлэхүүлээ сууж. Би 8 жилийн өмнө энд сууж ирсэн.
Одоо зогсож байна. Төр өөрчлөгдөн гэсэн миний мөрөөд биелээгүй. Харин та нарыг. Залуучуудаа та нар хэрвээ улс төрийн идэхгүй байвал та нар ирээдүг тэд тулгаалсаар л байна. Ард иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Ажилгүйд ядууралд хамгийн их өртөмхий байгаа хэсэг нь залуучууд, эмэгтэйчүүд байна. Ард түмний одоо дугуйн дээр дампуугаар тэрэнд бол тэдний сонголтоо. Бидний амьдрал энд өрнөдөг. Бидэнд харин 2-3 метрийн боломж байхгүй. Алга. Хотод амьдрэх болооч хөдөөнөө очиж амьдрал та. Тэгээ бид нар одоо хайчихгүй, сорон дээр очих уу? Төлөв хулгаасанд нь бол хууль үйлчлэнэ. Төр хулгаасанд нь үйлчлдэггүй ийм л цаг үед бид нар амьдарч байна шүү дээ. Чамаг хятадуудад зараа явсан дараа чи гадаадад офшор гараа явчин чи яа? Миний мэдэж яв. Мэдт юм уу? За мэдхгүй. Бидний ирээдүйн боловсрол бизнесийн өгөөш байх ёстой гэж юу? Монголын ард түмний ялах байх ёстой юм. Хамааг доромжилж бодно. Монголын минь доромжилтаа бид зөвшөөрөхгүй. Би Монголынхаа эмчнэрт итгэдэг, бахархдаг. Харин тэд итгэдэггүй, нисдэг. Энэ улсыг хүрт харах цаг нь болжээ. Ийм л баас юм аа. Ард түмэн өөрснөө үзэг хараг. Тэгээд ингээд дээрлэхүүлээ сууж. Би 8 жилийн өмнө энд сууж ирсэн. Одоо зогсож байна. Төр өөрчлөгдөн гэсэн миний мөрөөд биелээгүй. Харин та нарыг. Уучлаарай. Ах нь мэрэгжлийн хөтлөгч биш бас техникийн янз бүрийн шалтгаан гаргуулаад тэгээд ахаас намаалтаа бас янз бүрийн завсарлага авчлаа. Тэгээд сая инглээ тэнд дохоод исэн мэдэхгүй байсан их олон хүн холбогдоод нягтралтай болж байгаа юм байна. Тэгэхээр бие бинийгээ хүндэтгээд 3 минут ярьж болдгүй мүү гэдэг санал тавиад танах яагаад нэг хүнтэй удаа ярьж байгаа юм бэ гэдэг тийм санал үзэг сонсогчдоос ирж байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн уучлаарай. Тэгээд ер нь 3 минут тавьцаа холбогдцгоё бүгдээ. Тэгээ ирэх пүрэв гарагтлал чөлөөтэй бас холбогдохыг хүсэж байна. Та бүхэнтэйгээ холбогдмоор байна. Тэгээд та бүхэн комитет үлдээгээ тэр шеэрлдэг яадаг улсуудтайгаа тэр контактлдаг улсуудтайгаа бүгдээрээ аль болохоор хүрээгээ тэлээ тэгээд өөрсдөө зөв үзэл бодол руу зөв шиг рүү явцгаая. За баярлалаа. Энэ хүнийг аваадах юм. Байна уу? Байна уу? Сэдв. Түрүүн Скватер дүүргийн иргэн баян мөх байна. За. Түрүүнийгээ яриаг үргэлжлүүлээ утас тасарчлаа. За. Үгүй түрүүнийгээ яриаг үргэлжлүүлнэ гэдэг нь ийм байхгүй. Одоо энэ залуучуудыг зүгээр энэ сонгуульд нэг жоохон идэвхтэй оролцоосоо тий. Ер нь өөрийнхөө сонголтыг зөв хийгээсээ шинэ залуу хүмүүсийг дэмжээсээ би бол тэгж л бодож байгаа. Тэр үйл бодлоо хэлэх гэж энэ популизм хийж байгаа энэ популизм юу өөрөө ч сайн ойлгохгүй байна. Ер нь яг л одоо энэ аль түмний тархийг угаах гэж үзээд байгаа байхгүй юу? За ах нь бол ингэж үзээд байгаа шүү дээ. Чи би бас нэг оймс хэлээснээр чамд ямар заах гээд байгаа ш. Ерөөсө суудалтаа хүрхийн тулд сонгуульдаа одоо биелэхгүй амлахыгаа популизм гэдэг цаадуул чи өөрөөсдөө чич pop, beach pop гэх хоёулаа зэрэгч уралдаж амлаад явцгааж байгаа. 3-4 тэгээ явцгааж байгаа. Тэр намууд хүмүүс адилхан. Байна. Ахын дөө энэ сая ингэнлээ шүү. Сая ингэнлээ тэр олон хүн холбогдож байна. Тэгээд комитет бичээд үлдээвэл бид нар ингээд нягтлаад үзээ. Тэгээд дараагийн нэвтрүүлэгт утга санааг нь оруулаад явъя гэд энэ найруулагч тогтож जैन. Тэгээ хэлж जैन. Сая нэг завсарлагаагаар тэгж ярьж जैन. Тэгээд бие биенийгээ хүндэтгээд нөгөөдөл чинь нэг хүнтэй удаа яриад наадах чинь тэгээд адил тэгшвэж чадахгүй та нар гэдэг. Тэгээд ерөнхийдөө 3 минут тавьцаа яриа явуул ямар вэ гэж тэр үзэгчл холбоо хэлсэн байна л да. Тэгээд ахын дүү өөрийнхөө үзэл санааг сайхан товч базаад хэлж. За хэлж базаад хэлчих ахын дүү. Одоо юу? Гол утга санааг нь хэлж ахын дүү хүмүүс сонсгол л дээ. Би харин хэлээд байна л да. Би энэ одоо энэ захтамраагүй нэг төрийн мос байгууллагатай холбоотой гэж би үзэж байна. За. Тэгээд бид нэр яг өөрсдөө гэсэн толгой байхгүй. Тэгээд энэ төрийн мос байгууллагууд бол амар биш үү ер нь. Тэгээ цаана дандаа нэг ноос найтай эзэнтэй. Тэгээ дандаа нэг улсын захиалгатай юм явж идэг. Тэгээд өөрсдөө гэсэн толгойтой байх хэрэгтэй гэдэг саналыг би ярих гэдэг. За ойлголоо. Юу ах нь энэ телевизийн
нөгөө хөдөөнөөс эднэр өөрсдөө очсон. Тэгээд очоод та нэг зай завсар гаргаад таны яриад идэг юмыг яриулах боломжийг чи өгж гэнэ. Та яг хөө энэ өвөөгийнхээ ажлыг би ч нэг талхмалх өрөөл өвөөгөө ажил хийдэг ш. Тэгээд ирээд харж байхад ингээ хөндлөнгөөс нь харж байхад эднэр бол нэг тийм өөр хин нэгнээс команд аваад байгаа юм байхгүй тийм адил тэгш бие бинийгээ яг хөө найз нарын хүрээнд хүндэлдэг тийм насны ойролцоо тийм залуучууд байна л ах нь энэ телевизийг бол нэг бусдын төлөө дуурайд байгаагүй гэж бодож байгаа. Ер нь хоош хоошдын нэвтрүүлгээс гэсэн аль нэг намд үйлчлэхгүй би яган ярьсан аль нэг намын төлөө дуурахгүй ярихгүй шүү. Аль нэг хэсэг ганц хүнд өмчлөгдөхгүй шүү гэсэн. Тэгээ ах нь өөрийнхөө тэр иргэний алдсан үзэл бодол гэж надад одоо ямар юм байгаа юм тэргүүрээ өөрийнхөө одоо зан характераар тэгээ эднэртэй ярьсан байгаа шүү. Тэгэхээр энд бол чи санаа зовоод юм уу бусад үзэж байгаа хүмүүс нь ойлгохтой бол бид бол хэн нэгний төлөө дуураагүй. Би бол ялангуяа дуурахгүй угаасаа. Би өөрөөсөө урсан болно. Тийм учраас миний дүү санаа зовхгүй байж болно. Энэ телевизийн нэвтрүүлгийн үед чи тэгээд дөрөвд өдөр бид нэр бас явна штэ. Энд чи ингээ үргэлжлээд явах юм. Энд чинь үзэл санаа нь бол ерөөсөө энэ юмыг өөрчлөе. Чи ахынхаа нэг пэйж үзсэн үгүй юу? Нэг сахил чи ер нь ордог юм бол бороо болоод орчих гэсэн тийм санаатай л байгаа штэ. Тий ойлгосноо. Тэгэхээр нэг тусалдахгүй байхгүй даах юм дөө. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа хин дөө. За тэгээ бид одоо ахад нэг 2 үлэгч аваад яана гэж байна. Ер нь нэвтрүүлгийн цаг болж байгаа юм шиг байна. Тийм. Тэгэхээр ахан тэр болтон одоо хүн уцтал нь ярихаас өөр аргагүй болж байна. Тэгэхээр энэ залууч гэсэн бас санаа зовж байна. Ер нь хүмүүс ер нь бүлгээрээ гүн ч одоо яагаад ахгүй байгаа юм бэ? Оошгүй за. За байна уу? Байна уу? За энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Чамд бас энэ өдрийн мэндийг хүргье. За одоо өөрөө энэ аль яг намын хариултаа гэж хүн бэ? Би намгүй. Намгүй. Тий. Би одоо таны дээр 4 жилийн өмнө яг бас л нэг юм талаар яриад байжсэн. Одоо ч яриад байж байгаа. Тэгээд таны ярьслаач усаар яаж өөрчлөгдөж байгаа вэ? Гэхдээ юу штэ ахын дөө. Ах нь ер нь чи миний ярьсныг сонссон бол би ер нь бүгдээрээ миний хувийн үзэл бодол шүү. Бүгдээрээ нэг үзэл бодолтой байвал ингэж элэг оройлохгүй юм байна. Дахин давтан юм хуурдахгүй юм байна гэдэг үзэл сан дээр ярьсан байгаа шүү дээ тэр чинь. Тэгэд энэ залуучууд надад боломж өгөхөөр бол би мөн л нөгөө үзэл бодлоо хадгалсан явж байгаа ш. Тэгээд энэ популизм сонгуул популизм хоёр чинь салшгүй шүү дээ. Тэрнээс ш хэн нэгэнд хоосон амлах бол хувь хүний хөвдөж байдаг. Нарга марзнаар ч худлаа ярьж л байдаг тэр биш. Ганцхан тэд нэр сонгогдохын тулд биелэшгүй амлалт өхийг л популизм гэдэг өөрсдөө нэрлээд байгаа юм. Ерөнхийдөө популизм гэдэг ингэж байна. Тэгвэл одоо ер нь таны ярьж байгаа чинь бас өөр аюул тийм популизм сонсогдоод байгаа байхгүй юу? За. Энэ нийгэмд. За. Тэгэхээр та яриагаа зөв залуучууд руу хандаад энэ сонгуудаа зөв өгөөс ингэсээ гэхээсээ илүү таны яриа юу нэг дэвшиж байгаа шиг сонсогдоод байгаа байхгүй юу? Ер нь бол. За баярлалаа хин. Ах нь багийн дарагч болох чадахгүй штэ угаасаа. Ер нь яг хийвэл багийн дарагч аймаар яж штэ. Хэнгуа тэтгэврээ багийн дарга болох чадлаггүй хүн дуу ягаад залуучууд нийгэмд ингэж яг юу яриад байгаа юм бэ? Яг тэр нэг үсэн биш штэ. Заавал чам дарга хүн ярих ёстой байх юм дөө. Дарга хүн биш ээ. Ирээд нийгэмд нөлөөлөх хэмжээний хувьсруулах та өөрийгөө тэгдэг үгэж дахин багийн дарагч хийж чадахгүй хүн гэж байна. Тий. Тэр чинь бас нийгэмд нөлөөлж чадаж бусдад залуучууд дүлгэр дүүрээд өгөх ёстой хэмжээний хүн биш дээ. Тэгэхээр та өөрийгөө тийм боловсруулахгүй гэж яагаад залуучууд яг ийм юм талаар ярьдаг чинь надад аягүй сонь санагдав. Чамайг дэвшгүй юу гэхээр би угаасаа дарга болж чадахгүй, дарагч болохгүй гэж хэлж штэ. Тэгэхээр би чамд нэг сони юм яри. Чи юу гэсэн үг юм? Ингээд чамд зөвхөн дарга хүн юм буу? Хин нэг нь нөлөөлөх хэмжээний аль нэг газраас хөрөнгө цуглуулсан хүн юм уу? Нэг дуулдаг ч юм уу? Учиргүй төмөр юм өргөцсөн хүн ч юм уу? Бүхтэх хүн ч юм уу? Яривал чи үнэмшээд жирийн хүн нэг өвгөө хүн яривал одоо чамд хэрэггүй буруу байх нь уу? Одоо энэ болох байхаа. Миний хувьд би одоо залуу хүн. Миний хувьд бол сонгуульд бий дэвшиж байгаа хүн байж тээ. Ер нь залуу мэдлэгтэй боловсон байх хэрэгтэй байхгүй юу? Боловсролтой. За. Тэгэхгүй таны хэлдгээр сайн дурддаг юу бүх барилдаг төмөр өргөдөг энэ хүмүүс юу гарах юм бэ? Өнөөдөр хувийн бизнестэй байна уу? Амттай мөнгө үйлчж байна энэ хүмүүс улс төр гараад яах яг гардах шалтгаан юу юм? Гэхдээ би бол бизнес хамгаалж байгаа үйл гэж байна энэ бол. Гэхдээ би бол тэгж ярих юм бол харин
Зүгээр өөрөө тэр ард түмнийхөө төлөө явуул тэр ямар мэрэгчлээ байх нь сонирн биш тэр хууль тогтоомжийг өөрчлөө бие төрд гарвал ийм хуулийг батлахаар энэ дарга нар хідэж ууж чадхаа болно ч гэдэг юм уу ийм бодлогын чанартай чиг хандлагын чанартай ийм ярьсан хүнийг бол хямгаанч байсан. Тэгээ нэг заавал нэг улс төрлөө очих гэж байгаа гэж баахан хуульчд очиод тэд нар хуулаа нэг 3-5 одоо болтол биднэрт өөрсдөө хамгаалах тэр ардчсан хууль чи хаа байгаа юм. Хамгаалт тэтгэрүүд хордог тийм хэмжээний байж л байгаа шүү дээ. Ялгаа байхгүй шүү. Тэгэхээр энийг сонгох нь айгүй сонирн байна. Харин тий ахын да яг наадах чинь байхгүй. Тэгэхээр чи ахыгаа ингэж хэлж штэ. Би зүгээр чамтай би өөрөөр ариун нандаа амтан болох гээд байгаа юм. Алга ахын зүгээр нь парваасаа харин сууж тий. Тэгэхээр чи багийн дарагч болох чадлагүй гэж яагаад залуучуудад заагаад өвлөд байгаа юм. Би заасан чамд нэг удаа тэгээч гэж заасан удаа байна уу? Би ганцхан тэгээсээ таминаа ингэхгүй мүү? Та нарыг илэг бариад байгаа юм биш үү? Хөндлөгөөс нь хараад та нар хинэггүй байгаа юм биш үү гэж дуурж байгаа болохоос биш ер нь ийшээ яваа, инээ тэгья гэж хэлээгүй шүү. Би зөвхөн залуучууд чандаагүй. Би ер нь хүмүүсүүдээ үзэл бодол нэгтэй байгаад тэгж ярих юм бол би сонгуулиас өмнө хоорондоо уцаар нэг пэйж хуудас нээж байгаа та нар залуучууд удирдаад мандалаад яв. Би тэр дүү чи оръё. Тэгээд тоолуулж ягаад тэр тойрогч ядах хэмжээнд очивол өөрсдөө гишүүнээ сонгоё. Би тэгж мөрөөдөж байгаа. Би тэгж ярьсан. Ягаад бас хуулиар хартаад чамаар босоо болно шүү дээ. Төрөө хэлчихсэн. Юу гэсэн үг вэ? Бид нар цуглаж жагсах, нэгдэж нийлэх хэрэгтэй өжиж пэйж хуудсан дээр уцаараа нэгдээд энэ биш таа. Өсөө соёлог цуглаж жагслаа шүү дээ яг үндэ. Тэгээд ард түмнийг итгэсэн хүн болгол одоо бүгд попрол явуулсан шүү дээ. Батанд мандан гэж юусэн гэдэг. за Тэр одоо итгэл ер нь залуучууд байхгүй. Тэгээд яг үндэ одоо гатаник тачиж Чингис хаан гэж хачиж мэдгүй одоо бүр хэд дуртай нэг юм ярьдаг болчихсон байгаа байхгүй юу? ёо за ахын юу яа л ахын чи ахта нэг энэ нэвтрүүлгийн нэг ийм стандартын хүн ч гэдэг юм уу та нарын хэлдгээр ийм хэмжээний юмгээ царай нэг үлгэр дэлгэрч гэдэг юм уу юу ч гэдгийг тийм нэг стандарт хэлдэг ах та. Гэхдээ таны стандарт чинь байж таа. За. Одоо надад яаж ч бас гоё таалагдж байгаа бол би эргүүлээд танаас зүгээр юм асуух гэж ингэж яах гэж салгасан яхаа яг үнэ. Яг ч бас таалагдаад зүг бай. Гэхдээ би 4 жилийн өмнө таныг иргэн хингээд ясараад би таныг харж байсан. Одоо ч та яг яриад байж. Тэгэхээр яг өөрчлөж юу ачаа гэдэг байгаа байхгүй юу? За. Ахын юм штэ. Ахын дугарлаа гэд бид нэр тэр сонгуул дөрвдөнгө тэр чинь сонгуулийн өмнө байхгүй юу? Сонгуулийн өмнө яриад тэгээд тэрийг би горьдсон байхгүй юу? Сонгуульд бас яах вэ нэг ядаж нэг энэ дахин сонгогдоод байгаа улсууд нь өөрчлөгдөх болоогээ горьдоод одоо арайч би нэг ард түмэндээ нэг юу тавиад ах нь хаашаа нэг шалгалж үлгэрх юм зүгээр ер нь хувь хүнийхээ хувьд бодоод гэн чин яагаад ингэж болдгүй юм бэ гэд тэгээд өөрчлөгдөе л да чим нэг тэрийг үдсэн бол бүгдээрээ амьсгал юм бол нэг тийшээ хөдөлчих салхих гин үсттэй тэгээд яг үлээгдэх нь үлээгдээд үлдэх нь үлдгэлдээ тусал юм бол зэрэг унилда бороо болъё. Тэгээд урах нь ургаад урсах нь урсгалтай гэсэн. Тэгээд тэр чинь намгүйгээр нэгдчихье гэдэг чи бослог яриа явуучих юм. Би ямар нэгэн хоосог чулуу яриад намын байр руу явъя. Талбай руу төмөр тэрэ явъя гэж чамд яриаггүй шүү дээ. Чи тэгэхээр бас нэг хачин хүний даалгавраар яриад байгаа юм шиг юм яриад хөгшин хүн ярьж болохгүй буруу юм яриад багийн дарга биш чадахгүй үжиж гэх юм яриад гол чамтай ерөөсөө нэг ярмаар санагчлаа. Чи хөгийн залуу байна. Нэг хачин өөр юм ярьсан. Тэгээд намайг суусанд нь уурлаад байгаа юм шиг юм яриад ургуцээд байгаа юм шиг юм яриад Та байж хахад астан биш бас залуу үг сонсдог. тэгээд сонсон ихэр чи нэг хачаач юмрээд би яхаар гарт гаргалгаа бодож болдгүй юм. Одоо ингээд залуучууд ингээд таны хэлээр гоё ингээд нэгдээ та ингээд Гэхдээ нэгдэх юм бол нэгдээ дахин нэг хүнийг гаргаад байгаа нэг намыг гаргаад байгаа чи тэгээд үр дүнд хүрж байгаа юм уу? та тэрийг л ойлгуул тахаа. Чи өөрөө ингэж хачин юм ярьж шít. Бүгдээрээ нэгдчихээ пэйж утсан дээр гэхээр бослог яриа явчих юм. Тэгээд нэг хөгсөн байж багийн дарга бол чадахгүй байж тэгшиж байгаа мó юм ярьдаа хийж хүн чинь ярих хэлэх жагсах цуглах хэрэгтэй хөгсөн залуу гэж байхгүй. Зүгээр чам сануулч үндсэн үйл чи. Чи хачин сонирхолтой залуу байна. Ер нь би нэг янз бүрийн эпирээр нэг тийм чамтай нэг хачин юм ярмаар байна. Дэмжээд ингээд уур таны ярьж байгаа яриад надад таадагцсан бол би тодоо холбогдсон байхгүй. Тэгээд би таадагдахгүй би чамд нүүр төрх маань хар хэрэггүй энэ хэрэггүй. Энэ ерөөсөө хэрэггүй заа юу. Би багийн дарагч болохгүй. Гэхдээ би яагаад үннийг хэлж болдгоо. Тэгвэл чи хэл л дээ. Чи миний орон над дээр хүрээд ир. Тэгээ чи бусдад үннийг хэлээд ойлгуулах. Би өөрийнхөө чадал чинээгээр энэ өгсөн сэдвийнхаа өрөөнд л явж гин.
Тэрээс би өөрөө дуран мэдээд яриад байгаа юм байхгүй. Тэгээ эдгээр бол би шамд хэд тайлбарлах юм. Нэг тэр нэг үдсэн юунаас ч болж л очиж гэрээ хэлцэж ийгээд нэг яасан болохоос би нэг мэрэгжлийн сэтгүүлч биш, улс төрч биш, улс төрд судлаач биш. Зүгээр яагаад юу н эргэн хүн хэлж болдгүй. Тэгээ яагаад ураад дуутахаар саний чи сан залуу юм. Би бол тийм байх. За баярлалаа чи тасал ахын. Өөр нэг эрүүл сарууд нь яриг. За. Асууг л дээ асуу. Гэхдээ зүгээр хэрвээ бидэнтэй нэгдэж чадахгүй өөрийн гэсэн эрүүл ухаангүй энэ байгаа төрийг чи өвшөөрөх гээд байгаа өөр илүү үнцэг гарч ирэхээр уурлаа дургуцаад байгаа хүмүүсүүд бол тэгэл тэр нөгөөдөлөө сонгоод нөгөөдөлтгөл явж яахгүй та. Тэгэл нөгөө өрөндөө ороод байж яахгүй та. За ахын дэ шатад дууслаа. Ах нь одоо боллоо. За баярлалаа чи таслаад ерөөсөө нэвтрүүлгийн цаг дууслаа. Чи их сонирхолтой хачин мөртөнгөө чи баахан хүний цаг аваа хайчтай. Би уг нь эрүүл сарвал юм сонсох миний нүүр чамд хэрэггүй. Би угаасаа ямар ч хэн нэгэнд хэрэггүй. Би тэргүй ямар ч эсрэг үсийг хүмүүс таалагдахгүй хөгшин болцсон. Чи зүгээр нүүрний талаар яриад хэрэггүй. Чи тэр албан тушаал ярих гэж байгаа бол над өөгийн албан тушаал зүгээр албан тушаал байхгүй. Тэрийг мөрөөдөгчгүй. Зүгээр ганцхан үннийг хэлэх тийм боломж байгаа юм бол би надаас илүү хэлчихнэ гэж бодоод над дээр өдөр хоёулаа солигдъя. Тэгээ тэрийг л ярьчих. За өөр юмгүй тасалж үз. За үзэгчтэй баярлалаа. Тэгээ ерөнхийдөө анхны нэвтрүүлэг байлаа. Тэгээд бид нэг олон хүнтэй холбогдоод бас олон өнцгөөс ярих бол дандаа нэг юм улиг болсон юм руу нэг урсгалаар яваад байхгүй болов гэд өөрийнхөө л үзэл бодол төр тулгуудаа та бүхэнтэйгээ энэ популизмын тухай сэтгэл бодлоо өөрсдөө хуваалцъя. Ер нь бие биендээ дамжуулъя гэж бодсон юм а. Тэгээ энэ олон хүнтэй ярих чих явдалтай байна. Тэгээд хөгшин хүнж гэж яах шиг багийн дарга бол чадахгүй бол бойлч гэж яах шиг байдаг. Юугаач ярих гэдэг. За уучлаарай та бүхэндээ. Та бүхэн хөндлөнгөөс нь янз бүр болцоог уучлаарай. Тэгээ пүрэв гарагт ахын дүүнэр дандаа дүүнэр болгоо ярьчихжээ. Зүгээр хүмүүс минь холбогдорой пүрэв гарагт. Тэгээ пүрэв гарагт холбогдорой. Тэгээ сэдв ТV шүү дээ. Төвний захиас гэдэг эн чинь энэ залуучуудын өөрсдийнх нь контент тэгээ нэг тийм хөгшин залуу нь хамаагүй нэг олон танигдсан нэг 3-5 хүнтэй ч гэсэн холбогдсон. Тэгээ нэг өөрийнхоороо үннийг хэлчихэр тийм хүн байна уу гэж холбогдоод ярьж байгаа тухаас ах нь нэх өөр тийм тохиолдлоор өөр өвсөл шалтгаанаар ирсэн юм байхгүй шүү. За уучлаарай. Одоо энэ нэвтрүүлгийн цаг нь болсон байна. Энэ хүнийг авчиж идэх үү? За ах нь одоо өөрийн мэдлэг хүн шүү энэ найруулагч чинь. Байна уу? Байна уу? За чимийн сохтуу юм байна. За баяртай бусдыг дормжлоод яах вэ? Тийм баха энэ халамж юм шиг биш. За уучлаарай. Энэ би өөрийнхөө энэ усуудтай андууралцаа тэгээ өөр юм бас. За үзэгч та бүхэн пүрэв гарагт тэгээд эргээд уулзцгаая тэгээд холбогдъё. За баярлалаа та бүхэндээ. Сэдв телевиз Төмний захиас байлаа. Залуучуудаа та нар хэрвээ улс төрийн идэхгүй байвал та нар ирээдүг тэд тулгаалсаар л байна. Ард иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ажилгүйд ядууралд хамгийн их өртөнхий байгаа хэсэг нь залуучууд, эмэгтэйчүүд байна. Ард түмний одоо дугуун дээр дамтгүйгээр Брэнд бол тэдний сонголтоо. Бидний амьдрал энд өрнөдөг. Бидэнд харин 2-3 метрийн боломж байхгүй. Алга. Хотод амьдралгаа болооч хөдөөнөөч амьдралтай. Тэгээ бид нар одоо хайчих уу? Сорон дээр очих уу? Төлөг улгаасанд нь бол хууль үйлчлэнэ. Төр улгаасанд нь үйлчлдэггүй ийм л цаг үед бид нэр амьдарч байна шүү дээ. Чамаг хятадд зараа явсан дараа чи гадаадад офшор гараа явчин чи яа? Миний мэдэж яв. Мэдт юм уу? За мэдхгүй. Бидний ирээдүйн боловсрол бизнесийн өгөөш байх ёстой гэж юу? Монголын ард түмний ялах байх ёстой юм. Хамааг доромжилж бодно. Монголын минь доромжилтаа бид өгшөөрөхгүй. Би Монголынхаа эмчнэрт итгэдэг, бахархдаг, харин тэд итгэдэггүй, нисдэг. Энэ улсын хүр тарах цаг нь болжээ. Ийм л баас юм аа. Ард түмэн өөрснөө үзэг хараг. Тэгээд ингээд дээрлэхүүлээ сууж. Би 8 жилийн өмнө энд сууж ирсэн. Одоо зогсож байна. Төр өөрчлөгдөн гэсэн миний мөрөөд биелээгүй. Харин та нарыг